Матар. За, Capricorn асценденттэй хүмүүсийн 7 дугаар сар ямар ах тухай харцгаая. Матрын асценденттэй хүмүүс бол санчир гаргаар иргэшэгддэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр матрын асценденттэй хүмүүсийн альвааг даван туулж байгаа хандлага, төвлөрж байгаа сэдв нь бусд ордуудаас ер нь хамгийн удаан байдаг. Нэг сэдв дээр удаан төвлөрдөг. За, тэгэхээр 5 сарын 25-наас хойш санчир гараг ордон нуусан. Таны 4-р хавс болох орон гэр оршин суудаг газар гэр бүл хувийн бизнес гэх мэтлэн тэм дотоод хэргийн сэдвийн хүрээнд санчир гараг таныг төвлөрүүлж эхэлсэн байна. Цаашдын 20.5 жил таныг хүрээлэх орчин, таны төвлөрөх сэдв 4-р хавсын сэдвүүд байх болно. За, энэ хугацаанд бол илүү урт хугацааны үйл хөдлөх хөрөнгө сонирхож төвлөрөх ч юм уу. Эсвэл гэр бүл оршин суудаг газар жоох хүн тэцүү асуудлууд үүсэх, эсвэл түүнээс үүдэж та хариуцлага үүрэх, эсвэл илүү их төвчээр гаргах, шаардлага гаргах ч юм уу те. Гэх мэтлэнгээр нөлөөлнө. Эсвэл таны гэр бүлийн гишүүнд ямар нэгэн төвчээр шаардсан үйл хэргүүд тохиох. Эсвэл таны хувийн хөдөлтөг влог эсвэл онлайн дэлгүүр өөр хувийн бизнес, хувийн ажлын газраас байж болдог учраас эдгээр хувийн ажил хэрэгүүд нь бас ямар нэгэн байдлаар жоохон хязгаарлагдаад удаашраад ч юм уу те, эсвэл үүний төлөө ингээд улам их хичээж зүтгэж багаар авирж байгаа тийм үе болж өрнөх бололтой. Магадгүй зарим материал санаантай хүмүүс гэр бүл цусны төрлийн хүмүүсээсээ жоохон хөндөрсөн, эсвэл холдсон ч юм уу те. Эсвэл бүр эсрэгээрээ гэр бүлдээ улам их анхаарч төвлөрж байгаа. Тийм цаашдын 2.5 жил өнгөрөх нэ. За, гэхдээ санчир гараг ухрах хөдөлгөөнд орноо. Тэгээд 9 сарын 1-ээс буцаад таны 3 дугаар хавс руу санчир гараг нүүнэ. Тэгээд өвөл хүртэл 3 дугаар хавс дээр санчир байна. Тэгэхээр өнгөрсөн 3 жилийн турш 2023 оны 3 сараас хойш таны 3 дугаар хавс дээр санчир гараг ирсэн байсан. Энэ хугацаанд таны даван туулсан төвлөрсөн сэдвүүд болох суралцах, амьдралд хэрэгтэй чадруудад суралцах, харилцаа холбооны үйл хэргүүд их бичиж унших, мэдээлэл дамжуулах, маркетинг хийх ч юм уу те. Эсвэл зарим хүмүүс нь гэр нь хол байгаад наас цаашаа явах нь хэцүү, холдож эхэлсэн ч юм уу. Эсвэл гэртээ харих зам, ажил руугаа явах замууд л жоохон төвөгтэй байсан ч юм уу те. Гэх мэтлэнгээр бас нэг жоохон сөрөг талаар нөлөөлсөн байж магадгүй. Эдгээр өнгөрсөн 2.5 жилийн хугацаанд тулсан энэ сад бэрхшээлүүд нь танд санчрын заах гэдэг хичээл нь final round бол 9 сарын 1-ээс өвөл хүртэл байх болно. За, тэгээд 2026 оны өвлөөс хойш санчир гараг эргэж таны 4-р хавс руу очиж цаашдын 2.5 жилийг өнгөрөх болно. Урт хугацаанд ердөөсөө гэр бүл дотоод хэрэг үнд сугсаал таны төвлөрөх сэдэв байх бололтой. 7 сарын 6-нд санчир гараг сугар гарагтаа sexual aspect үүсгэх болно. Энэ нь 5-аас 10 өдрүүдэд нөлөөлнө. Сугар гарагийн нөлөө учраас мэдээж энэ нэрийг таатай байна. Гэр бүлтэйгээ цагийг зугаатай өнгөрөх, ямар нэгэн тэмдэглэлт үйл хэрэг тохиох, эсвэл гэр бүлтэйгээ хамт амттай хоол хийж идэж, инээ чанааж цагийг сайхан өнгөрөх цаг үе байж болно. Эсвэл гэртээ эд зүйл оруулах, үнэтэй зүйл авах ч юм уу те. Эсвэл гэрээ чимэглэх, интерьер хийх гэх мэтлэнгээр нөлөөлөх эрэг таатай үе байх бололтой. 1-р хавс өнцгөөс харах юм бол гадаа төрхөө гоёх, эсвэл таны хүмүүстэй харьцах хандлага илүү дипломат, илдэг таатай, нийтж болох ч юм уу те. Гэх мэтлэнгээр эсвэл энэ үед бэлэг сэлт авах, амтаа зүйл идэх, дуртай зүйлдээ мөнгө зарцуулах гэх мэтлэнгээр энэ нь маш эрэг таатай, таламжтай, тавтай, тухтай өдрүүд байх бололтой. За, асуудал бол 13-наас эхэлнэ. 7 сарын 13-нд санчир гараг ретроград хөдөлгөөнд орно. Энэ нь таны 1 болон 4-р хавс дээр нөлөөлнө. Жил алганы үдэж ер нь бол санчир гараг ретроград хөдөлгөөнд ордог. 7-оос 19-ний хооронд эхлэл хэсэг нь мэдрэгдэнэ. Энэ нь гэхдээ юу ч хийж болно. Таны амьдралын аль ч хэсэг дээр нөлөөлж магадгүй. Аливаа гараг ретроград хөдөлгөөнд орно гэдэг нь ямар нэг байгаа байдлаасаа өөрчлөлтийг танаас шаардсан. Эсвэл цаанаасаа таны хүссэн хүсээгүй хамаагүй зүгээр л таны хүрээлэх орчин өөрчлөгддөг. Эсвэл таны эрүүл мэнд гадаа төрхтэй энэ холбоотой байж болох юм.
ажил мэргэжил, харилцаа холбоо, хосын харилцаа гэх мэтлээ санчир ухарж эхэлмэгс та ажилласаа гарах ч юм уу, эсвэл шинэ ажилд орох ч юм уу, эсвэл хосын харилцаанд салах, эсвэл өөр шинэ хосын харилцаа эхлүүлэх ч юм уу. Эсвэл та турхаар шийдээд эрүүл амьдралын хэв маягт шилжих гэх мэтлэн ингээд энэ том өргөн цар хүрээнд харах боломжтой. За тэгэхээр санчир гарыг ухрах үе болвол таныг хөгжүүлэх үе юм шүү. За санчир гарыг 7 сарын 24-нд нартай гурвалжин аспект үүсгэнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та олонний анхаарлыг татах боломжтой үе байх болно. Олонний анхаарлыг татаж илтгэл тавих, бусдыг байлдан дагуулах эсвэл ерөнхийдөө олон хүмүүсийн анхаарлыг татаж өөрөө spotlight авч ингээд rising star энерги гэрчимж байна гэсэн үг. Орон гэрийн сэдвийн хүрээнд харах юм бол энэ нь та таны гэр бүлийн асуудал бусдад ил болох гэдгээр орчуулагдаж болно. Гэрт одоо манай ихч гэрлэхээр болсон шүү гэх мэтлэнгээр хувийн асуудлуудаа эргэн тойрондоо зарлах үеэс байж болно. Эсвэл та гэрээ бусдад тавиналцуулах зорилгоор влог хийдэг ч юм уу ямар нэгэн байдлаар олонний анхаарлыг татаж тодорно. За тэгтээ нар болол сайн болон муу аль нь байж болдог. Нөлөө нь аль нэг гэж хэлж болдоггүй. Тэгэхээр таны дутагдaltaй тал ил гарах бас боломжтой байж юм аа. Тиймээс бас болгоомжтой байвал зохистой. Хэрэв сайн талчин ил гарах юм бол мэдээ цаашаагдах боломж юм. Сонгон шалгарах, тодрон гарч ирэх, бусдын анхаарлыг татсан үйл хэрэгүүдийг хийхэд тохиромжтой үе бол 22-наас 28-ны өдрүүд юм байна. Өөр тохиолдолд нарны нөлөө нь таныг илүү хариуцлагатай болгож одоо гэртээ шийдвэр гаргах үүрэг оногдуулах ч юм уу гэх мэтлэнгээр та гэртээ хаана нөх болно, хаанд хариуцлага оногдно гэдэг өнцгөөс харж болно. За материалын нантай хүмүүсийн 10 дугаар хавьяас эрхшигчин сугар гараг юм аа. За 7 сарын 4-нд сугар гараг Юранус буюу Тэнгэрийн ван гарагтай уулзах болно. Энэ 3-наас 4-ний хооронд нөлөөлнө. Эдгээр өдрүүдэд ажлын газарт гинтийн ямар нэгэн таамаглаагүй огцон үйл хэрэгүүд тохино. Энэ нь юу ч байж магадгүй юм тийм ээ. Юранус бол огцом гинтийн surprise барьдаг нөлөөтэй гараг юм. 7 сарын 6-нд сугар гараг санчир гарагтай sextile aspect үүсгэнэ. Энэ нөлөө нь 5-наас 10-ны хооронд нөлөөлнө. Ерөнхийдөө одоо сугар гараг үхрийн орд дээр байгаа таны 10 дахь хавьяас дээр байгаа учраас ажил мэргэжлийн хувьд бол танд маш эерэг таатай, дайжгүй, хүлээн зөвшөөрөгдсөн, олонтоо нийцэмжтэй үе өрнөж байгаа байх гэж таамаглаж байна. Гэхдээ 5-наас 10-ны хооронд бол ажил ихтэй, жоохон хийж байгаа ажил нь удаашралтай, сунжирсан, эсвэл цуслагдсан, хоошилсон гэх мэтлэнгээр нөлөө үзүүлж болно. Өөр тохиолдолд та 5-наас 10-ны хооронд маш их хичээж ажиллах, маш их төвчээр гаргах шаардлага гарч болзошгүй байна. Ажил хэрэгт маш нухастай хандлага энэ үед шаардагдана. Сарын 18-нд сугар гараг буцах хөдөлгөөнд орсон бууд гарагтай sextile aspect үүсгэн 14-наас 21-ний хооронд нөлөөтэй. Энэ үед бол бичиг цаасны ажил хийх, ажил мэргэжилтэй холбоотойгоор ямар нэгэн мэдээлэл цуглуулах, судалгаа хийх, эсвэл маркетинг хийх, наймаа хийх, хүмүүстэй харилцах, гэрээ хэлцэр хийх гэх мэтлэн байдлаар нөлөөлнө. Эсвэл энэ үеэр заавгүй ийш тийш явахгүй, ийшээ тийшээ гүйж хөдөлгөөнтэй байх ойрын аялал идэвхжих үе мөн байж болно. Өөр тохиолдолд ажлын газар нүүн 7 сарын 22-нд сугар гараг хойд цангилаатай уулзна. Энэ нь 19-с 25-ны өдрүүдэд нөлөөлөх юм байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ажил мэргэжлийн нийгмийн харилцааны хүрээнд та урд өмнө хийж үзээгүй зүйлсээ хийх, эсвэл урд өмнө харьцаж үзэж байгаагүй танил биш орчинд шилжих, таньдаггүй хүмүүстэйгээ харьцах гэх мэтлэнгээр ямар нэгэн байдлаар та заавгүй таны хүрээлэх орчинд таныг ядрааж замбраагүй байх боломжтой. За 7 сарын 23-нд сугар гараг ангараг гарагтай дөрвөлжин аспект үүсгэнэ. Энэ нь 16-наас 31-ний хооронд нөлөөтэй 7 сарын дундаас төгсгөл хүртэл нөлөөлөх юм байна. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг гэхээр ажил мэргэжлийн хүрээнд та хамаг байдаг энерги шавхна гэсэн үг. Ер нь бол маш завгүй бүх энерги ажилдаа зориулна. Тийм энийг л заавал хийндээ чадандаа гэсэн тийм нэг жоохон шартай үеэс байж болно. Энэ ангаргийн энергийг бол тийм ажил хийх бүтээмжээр ашиглавал сайн. Гэхдээ сөрөг тохиолдолд бол ажлын газар эд зүйл эвдрэх, эсвэл ажлын газарт үл ойлголцол үүсэх, ажлын хүмүүстэй муудалцах ч юм уу гэх мэтлэнгээр ассан уур амьсгалтай байна. Ангараг гарагчин дайны гараг шүү дээ.
яалаа гэж таныг тайван байлгаад байх уу? Энэ ангараг гараг одоогоор охины ордоор байгаа учраас таныг ингээд жоохон зовоосон, наривчлалтай, деталс шаардсан, жоохон төвөгтөө илүү их хичээж хийх ёстой тийм ажлууд хийж болно. Тэгэхээр энэ үеэр хэтрүүлэн ажиллаж ядрах хас сэргийлээрээ ажлын газар нүүд суух ч юм уу, эсвэл та томилолтоор явах ч юм уу, гэх мэтээс нөлөөлж болно. 7 дугаар хаваас олох хамтын харилцаа, хайр дурлал, түншлэл, гэрээ хэлэлцээр гэх мэтлэн бүх төрлийн нэг харилцааны тухай харцгаая. За энэ бол сайхан мэдээ байж болно. Учир нь таны 7 дугаар хаваас дээр баруусаад гарыг ирсэн байгаа. 6 сарын 9-ээс хойш таны 7 дугаар хаваас олох мэлхийн орд дээр баруусаад гарыг зочилсноор дараа жилийн 6 сар хүртэл ойролцоогоор 1 жилийн хугацаанд та хамтын харилцаа, гэрээ хэлэлцээр хайр дурлалд азтай байна. Зарим материал санаантай хүмүүс энэ үед олон төрлийн хүмүүстэй уулзах шаардлага гарч болно. Эсвэл хосоо хайх гэж хичээх, эсвэл гэрлэхээр болох ч юм уу те. Эсвэл ямар нэгэн танил биш газар очиж та одоо бусдад өөрийгөө тохируулж харьцах шаардлага гарч болно. Энэ нь ойрын аялалтаас холбоотой байдаг болохоор таны амьдралын орчин бас өөрчлөгдөх гэх зэргээр. Гэтэ өөрчлөгдөхдөө сайнаар өөрчлөгдөх. Энэ жил олон материал санаантай хүмүүс хайр дурлалын харилцаанд жоохон азтай байх нэ. Хостойгоо уулзах, нөхөртөөгөө уулзах, их нэртэйгээ уулзах, гэрлэх, гэрээ хэлэлцээр хийх, танд хэрэгтэй эвтэйхэн боломжийн аз дагуулсан хамтралууд таныг хүлээж байна. Энэ цаашдын 1 жилийн хугацаанд. За 7 дугаар сарын хувьд ярих юм бол 7 дугаар хаваасыг эргэшээгч нь мэлхийн учраас эргэшээгч гариг нь бол сар гэсэн үг. Тэгэхээр сар нь хамгийн хурдан хөдөлгөөнтэй гараг шүү дээ. Тэгэхээр сар ингэж байнгын хэлбэлзэлд байдаг. Сайн муу. Үүнийг дагаад материал санаантай хүмүүсийн хамтын харилцааны асуудлууд нь бас ялгаагүй хэлбэлцэлтэй байдаг байна. Сарын хөдөлгөөнийг дагаад шүү дээ. За тэгэхээр энэ дээр бичсэн өдрүүд бол харилцаа холбооны хувьд хайр дурлал, гэрээ хэлэлцээрийн хувьд сайн болон муу өдрүүдийг жагсаан бичсэн байгаа. Гэрэг таатай өдрүүдэд гэрээ чухал, гэрээ хэлэлцээр уулзалтыг хийхийг зөвлөе. Сөрөг өдрүүдэд нь тэгсгээд амраарай. Давхцаж буй өдрүүд нь болохоор сайнтай бас муутай тийм сар мөг өдрүүд байгаа шүү. Ерөнхийдөө 4-өөс 7-ны хооронд бол энэ хэдхэн хоногийн хооронд бол ангараг гарагийн нөлөө орж ирнэ. Тэгэхээр хосын харилцаа эсвэл түншлэл, хамтран ажиллахсадтайгаа ямар нэг харилцаанд саад бэрхшээлтэй жоохон үйл ойлголцсон муудалцах эрсдэлтэй байгаа учраас уян хатан байдлаа хадгалахыг хүсье. 7 сарын 8-наас 10-ны хооронд бол Норт нодын нөлөө гарч ирж байна. Энэ нь ямар нэгэн харилцаа, ямар нэгэн түншлэл, гэрээ хэлэлцээрийг цуцлах, харилцааг дуусгах гэх мэтлэр битээр бас нөлөөлж болзошгүй юм байна. Энэ нь юу ч хийж болно. Таны зөвөр найз нөхөд, танил хин нэг харилцаач хийж болно. Эсвэл таны романтик харилцагч, нөхөр эхнэр, найз залуу хин ч хийж болно, тийм ээ. За 7 сарын 13-нд залгуулад санчир гарагийн нөлөө орж ирнэ. Энэ нь 13-аас 15-ны хооронд нөлөөлнө. За тэгэхээр ер нь бол 7 сарын дунд хэсэг бол нэлээд харилцааны асуудалтай байх нь шүү. Хэрвээ хостойгоо ингэж муудалцсан болвол харилцаагаа таслах, түр зур завсарлага авах ч юм уу те, эсвэл холын зайны харилцаатай болох ч юм уу те. Эсвэл харилцаа чинь илүү нухацтай, хариуцлагатай болж үргэлжлэсэн бол гэрлэх ч юм уу те. За 7 сарын 22-нд бол өмнөд зангилааны нөлөө орж ирнэ. 21-с 23-ны хооронд бол таны эргэн тойронд шинэ хүмүүс гарч ирэх боломжтой. Эсвэл шинэ хүнтэй танилцах ч юм уу те. Хэрвээ та ганц бий бол шинэ хүмүүс танилцах, хэрвээ эвтэйхэн боломжийн таатай гэрээ хэлэлцээр хийхээр бол энэ үеийн танд олон боломжийг нээж өгөх юм байна. Харилцагч ихсгэж өгөх юм байна. Үйлчлүүлэгч бас ихсэх боломжтой юм байна энэ үеэр. Эсвэл өмнөх 8-наас 10-ны өдөр болсон тэр нөгөө дууссан харилцаанууд хаагдсан хаалгууд чинь нэг хаалга хагдаад одоо 20-наас 23-ны хооронд ингээд шинэ хаалга нэгж ингэж бас үзэж болох юм байна, тийм ээ. За 7 дугаар хавсын хүрээнд бол нэг иймэрхүү байгаа юм байна. Гэтэ ерөнхийдөө бол сайн байгаа гэж танд хэлсэн шүү дээ. Учир нь 7 дугаар хавс дээр Азийн гариг, өсөлт тэлэлтийн гариг, баруун сайд гариг ирсэн байна.
Ад жаргал үсэ, хайр үсэ. Дөрөвдүгээр хавс буюу гэр бүл оршин суудаг газар, үе хөдлөх хөрөнгө, хувийн бизнес гэх мэт сэдвүүдийг ярилцгаая. 7 сарын 6-нд санчир гарыг сугар гарагтай sexual aspect үсгэн. Энэ нь 5-аас 10-ны хооронд нөлөөлнө. Энэ үед бол цагийг зугаатай өнгөрөх, гэр бүлтэйгээ цагийг сайхан өнгөрөөж, тэмдэглэлт үйл хэрэг тохио, хамбал нэмэх ч юм уу, эсвэл ямар нэгэн байдлаар тав тухтай эерэг байна. За 7 сарын 13-наас санчир гарыг ухлах урах хөдөлгөөнд орно. Өмнө нь бас дурдсанчлан энэ үед бол гэр бүлийн асуудал, оршин суудаг газартай холбоотой өөрчлөлтүүд өрнөж эхэлнэ. Хэрвээ нүүх гэж байгаа бол нүүх, бэлтгэлээ хийн, эсвэл нүүж эхэлнэ ч юм уу эсвэл оршин суудаг газараа өөрчилж үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой худалдан намаа хийх гэрээ хилцээр хийж байгаа бол тэдгээр үйлдвэрүүд нь өрнөж цаашаа дараагийнхын үйл хэрэгүүд рүү шилжиж байгаа юм байна. За 7 сарын 14-наас 31-ний хооронд дуун тасгаас төгсгөл үе хүртэл гэрт ямар нэг юмыг дуусгах, цэгцлэх хэрэгтэй үе болно. Гэхдээ энэ үеэр гэр бүлийн гишүүтээ муудалцах эрсдэл бас байж болзошгүй байна. Тиймээс болгоомжлох хэрэгтэй юм байна шүү. За 7 сарын 24-нд 7 сарын 22-наас 28-ны өдрүүдэд бол энэ нь таны дотоод хэргийг бусдад ил болгож өгөх нөлөөтэй. Эсвэл та гэртээ удирдах албан тушаалт байна. 4-р хаваас нь гэхдээ таны хувийн бизнес таны YouTube ч юм уу эсвэл таны Instagram хаяг ч юм уу эсвэл таны ажилладаг сайт ч юм уу байж болно. Тэгэхээр нарны нөлөө авахаар илүү олон үзэлттэй болсон, олон хүмүүсийн анхаарлыг татсан гэдгээр бас орчуулж бас болно шүү. За 2-р хаваас олох хувийн санхүү, амжиргааны зардал, материализмын тухай харцгаая. За 2-р хаваасыг эрхшээгч нь мөн санчир гараг юм учир нь хумбахын орд эрхшээдэг. Тэгэхээр 7 сарын 6-нд санчир гараг сугар гарагтай sexual aspect үсгэн. Энэ нь 5-наас 10-ны өдрүүдэд нөлөөлнө. Энэ үед та орлого олох боломжтой. Энэ үед биелэгсэлт авах, хамтдаа хоол идэх, эсвэл дуртай зүйлдээ мөнгө зарцуулах ч юм уу гэх мэтлэнгээр энэ үе бол хангалуун үе байх болно. За 7 сарын 13-нд болохоор санчир гарыг мэдээж өмнө дурдсанчлан ретроград хөдөлгөөнд орж байна. 13-наас хойш 3-7 хоногийн турш ретроград хөдөлгөөнд орно. Энэ хугацаанд мөнгө санхүүгийн хувьд ямар нэгэн сорилтууд өсөж болзошгүй юм. Мөнгөнд хандах хандлага өөрчлөгдөн, эсвэл мөнгө олдог хандлага чинь өөрчлөгдөн, ажлаас олох ч юм уу, эсвэл өөр мөнгө олдог арга олж нээх ч юм уу 7 сарын 24-нд болохоор санчир гарыг нартай гурвалжин аспект үсгэн. Тэгэхээр 22-оос 28-ны хооронд нөлөөлнө. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр таны мөнгийг гэхээр шатаан их зарлаг гарна, үнэтэй зүйл худалдаж аавна, эсвэл та нэрээ бодоод за би даа гэдэг их хэмжээний тооцоо төлөх юм уу гих мэтлэнгээр энэ үеийн зарлагтай үе байх бололтой. За энэ 7 сарын хамгийн чухал ивент бол Юранус ордон нөх явдал юм аа. За өнгөрсөн 18 оноос хойш 2018 оноос хойш 2025 он хүртэл Юранус буюу Тэнгэрийн ван гарыг үхрийн орд дээр зочилсон байсан. Үхрийн орд нь таны 5-р хаваасыг эрхшээдэг. Энэ нь юу вэ гэхээр таны үүр хүүхдийн хаваас, бүтээлч хаваас, олноор хүрээлэх онцлогтой үйл хэрэгүүдийг захирдаг хаваас, таны бүтээж олох, таныг зугаацуулдаг, таны хобби, таныг сайхан гоё болгодог, таныг зугаацуулдаг тэр нь юу ч байж болно. Эдгээр сэдвүүд нь 5-р хаваасын сэдвүүд юм аа. Өнгөрсөн 7 жилийн турш таны үүр хүүхдийн хаваасууд өнгөрсөн 7 жилийн турш та үр хүүхдүүдтэй гинтийн байдлаар болсон ч юм уу, эсвэл үр хүүхдүүдээс чинь огцом гинтийн өөрчлөлтүүд тохиосон ч юм уу эсвэл таны романтик харилцаа үерхэлт бас гинтийн огцом үйл хэрэгүүд өнгөрсөн 7 жилийн турш тохиосон байж магадгүй энэ нь штэ танд жоохон тухгүй, харилцаанд тогтургүй ч юм уу хүүхдтэй болоод гэрэлсэн байж хаа саалцсан ч юм уу эсвэл дахиад хүнтэй суугаа дахиад гэрэлсэн ч юм уу гих мэтлэнгээр энэ нь маш ингээд 5-р хаваасын сэдвийн хүрээнд жоохон галзуу нөлөөлсөн байх боломжтой. За энэ нь ингээд дуусч байна. Ер нь бол тэгээд таны 6-р хаваас олох ихрийн орд руу 7 сарын 7-оос нүнэ. За 6-р хаваас нь ямар хаваас вэ гэхээр ядаргаатай санагдсан ч байнгын хийж байх шаардлагатай байдаг өдөр тутмын дадал зуршил, таскууд, ажил мэргэжил, тийм
зуршил болсон үйл хэрэгүүд те витамин авах, эрүүл мэндэд анхаарах, эсвэл өөр бус хүмүүсийг арсран тордох, хөдөлмөрлөх гэх мэтлэн завгүй хавс юм. 6 дугаар хавс нь завгүй онцлогтой. 7 сарын 7-оос хойш таны ажил мэргэжлийн асуудлууд огцом гинтийн байдлаар өөрчлөгдөнө. Эсвэл эрүүл мэндийн хавс, эрүүл мэндийн асуудал нь огцом гинтийн байдлаар өөрчлөгдөнө. Эсвэл өөр тохиолдолд таны тэжээвэр амьтантай холбоотой асуудлууд нь гинтийн огцом таамаглаагүй байдлаар тогтворгүй өөр болж эхлэх юм аа. За ингээд 2025 оноос 2033 он хүртэл Юранус таны 6 дугаар хавс дээр урт хугацаанд байрлаж олон сюрпризүүд бэлдсэн байна гэж ойлгоорой. За ингээд дараа сарын буюу 8 дугаар сарын forecast-аар уулзцгаая. Баярлалаа. Амжилт хүсье. Баяртай.